Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг Ерхөнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид нэр хүн төрлөختний өв олноор хөнөөх зэвсгийн тухай ярилцахаар зочноо урьж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Эрдэнэ цогт стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч доктор Хурандаа ийм ирхэн байна. Баярлалаа. За бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За би тэгээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө бас зочноо үзэгч та бүхэндээ бас тавьж танилцуулъя. 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн Оросын улбаны улсын цэргийн дээд сургууль Цэргийн Академи, Америк нэгдсэн улсад аюулгүй байдлын судалгааны коллеж, Германд НАТОгийн сургуулийг төгсгсөн Эрдэнэ цогт цэргийн химийн инженер бөгөөд мэргэжлээрээ 45 жил дотоод гадаадад ажиллаж байгаагийн дотор Гаг дахь Нүбийн химийн зэвсгийг хориглох байгууллагад химийн зэвсгийн шинжээчээр 11 жил ажиллаж хамт олноороо Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Эрдэнэ цогт Хурандаа цолтой Орос, Англи, Франц, Араб хэлтэй цэргийн ухааны доктор, дэд профессор, Монгол улсын спортын мастер, Эрдэнэ цогт Валдай клубын олон улсын хурал, Минскийн аюулгүй байдлын хурал, Астанагийн аюулгүй байдлын форумд илтгэл тавьж хилцүүлсэн стратеги судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач ийм ирхэн байна. Баярлалаа. За ингээд хоёулаа ярилцсандаа орё. За энэ хоёулаа энэ хүн төрлөختний юу болноор хөнөөх зэвсгийн тухай ярьж байгаа эхлэхийн өмнө би танаас таны мэдтгэн асуудал асууя. Энд ер нь ямар зэвсгэл ордог юм бэ? Тийм ээ? Ямар зэвсгэлийг одоо энэ юу болноор хөнөөх гэдэг юм бэ? Дэлхий дээр одоогоор 4 төрлийн өв олноор хөнөөх зэвсэг байна л да. Нэгдүгээр бидний хамгийн сайн мэддэг цөмийн зэвсэг, хоёрдугаар химийн зэвсэг, гуравдугаар бактериологийн зэвсэг, дөрөвдүгээр цацрагийн зэвсэг гэж 4 зэвсэг байна. Өндөрлөгтний хамгийн эртний зэвсэг бол бактериологийн зэвсэг. Бас зарим нэг түүхчид судлаачид бас Монгол Чингисийн үед цэргүүд бас бактериологийн таргуун тахалтай хашаа давуулж хэрэм давуулж хийжсэн гэсэн тийм бас түүхийн баримтууд бас байдаг л да. Тэр утгаараа бол бактериологийн зэвсэг бол хүн төрлөختний хамгийн эртний зэвсэг гэж болно. Дэлхийн 1-р дайнд бол химийн зэвсгийг өргөнөөр хэрэглэсэн. 2-р дайнд бол химийн зэвсэг хэрэглээгүй. Харин 2-р дайны төгсгөлд бол цөмийн зэвсгийг хэрэглэснийг та бүхэн мэдж байгаа. За сүүлийн үед бол одоо бас цацрагийн зэвсэг гэж зэвсэг бол шинээр гарсан. Энэ бол цөмийн зэвсэгтэйгээ төстэй. Гэхдээ одоо зөвхөн цацар гэдэг тохиолдолтой газар орон дээр бий болгодог зэвсгийг л хийж байгаа. Цөмийн зэвсэг бол одоо олон төрлийн хөнөөх хүчин зүйлтэй. Одоо та бүхэн ингээд төсөөлөд үзэх юм бол дэлбэрэх юм бол одоо гэрлийн цацраг гээд 100000 градусын халуун цөм одоо тэр яг дэлбэрсэн газар үүсэх бүх одоо шороо, нунтаг, байшин барилгыг хайлуулах юм аюултай гэрлийн цацраг гэж хамгийн аюултай хөнөөх хүчин зүйл байна. Хамгийн хурдан хугацаанд хүнийг одоо хэдэн 10 км-ийн цаана байгаа хүн ч гэсэн тэрийг харах юм бол төр зүр нүдэн сохрох, бүр мөсөн сохрох юм аюултай. За тэгээд дараачих нь одоо хөнөөх хүчин зүйл бол цогтолгон гэдэг одоо байшин барилга замд үлдсэн юутай үтэн одоо 20-30 км-ийн арайд бас нураах, сөөрүүлэх, мод бутыг одоо үндсээр нь хохлох ийм цогтолгон гэдэг. 3-дугаарт нь нэвтрэх ардиас гэдэг одоо бидний гар утаас арайд электрон зүйлийг одоо юу болгох одоо маслуулаад хүний амьд эсийг одоо цацрагаар хордуулаад 4-дугаарт нь бол одоо Чернобылийн одоо хор өнөр шиг 25-30 мянган жил үргэлжлэх болцшгүй цацар ирд хордолт гэж энэ их удаан хугацаар үргэлжилдэг. Эхний 3 нь бол одоо хурдан хугацаанд үйлчлээд хөнөөгөөд амьд амгүй биетийг зөөрүүлэх юм бол сүүлчийнх нь бол хэдэн 10,000 жил одоо цацар ирд хорддоор газар орон дээр оршин тогтнож альфа, бета, гамма цацар гэдэг одоо цацрагаар амьд амьтныг сөөрүүлэх ийм аюултай. Тийм учраас бол цөмийн зэвсгийг хэрэглэх юм бол дэлхийн сүнэн гэсэн ер нь тийм концепттэй байдаг.
Тэр утгаараа цөмийн зэвсэг бол өнөөдөр зөвхөн аюулгүй байдлын баталгаал гэж одоо их гүрнүүд хадгалж байна. Би мэрэгжлийн хүнүүд бол цөмийн дайн гарахгүй, цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж би бат итгэдэг. Ер нь энэ цөмийн зэвсгийг хизээж хэрэгж болохгүй шүү. Энд бол ялагч байхгүй шүү. Цөмийн зэвсгийг шаашид дэлгэрүүлэхгүй харин устгах нь бидний үүрэг юм шүү гэд цөмийн зэвсэгтээ 5 гүрэн 21 оны 1 сарын 3-нд хамтарсан мэдгэл гараа үсгэж орсон байна. Хэдэн онд? 22 оны 1 сарын 3-нд. За. 1 сарын 3-нд. Тэгэхээр бол их гүрнүүд хүртэл одоо цөмийн зэвсгийг устгахыг гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэрний дотор Орос Америкууд бол ядаж гэсэн цөмийн зэвсгийг ерөөсөө устгая гэдэг. Химийн зэвсгийг бол одоо устгаа 100% дууссан. Дууссан. Ерөнхийдөө бол одоо иймэрхүү товч хэлэхэд бол ерөнхий ойлголтод хүмүүс тань мэдхэн чигтээ хэлэхэд нэг иймэрхүү л байна. Уулнаар байна. Тий. За энэ хоёлаа үлдсэн хоёр энэ биологийнхыг юу цацрагийн хоёр энэ зэвсгийн тухай бас богинохон биологч одоо амьд гэсэн үг. Амьд юмар устгах гэсэн үг байх нь шүү дээ. Цөмийн зэвсэг гэдэг бол цөмийн энерги, цөмийн урлаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн зэвсэг хэлээд байна. Химийн зэвсэг гэхээр химийн хорт бодисоор үндэслэгдсэн. Химийн хор одоо хүний биед орох юм бол одоо өхөл төрөх. Биологийн зэвсэг бол өвчин үүсгэгч нян вирус дээр. Нян вирус суурилсан зэвсэг. Цацрагийн зэвсэг болохоор зөвхөн цацраг гэж бодис дээр изотоп дээр суурилсан зэвсгийг хэлж байна. Энд ч одоо цөмийн урлаас өөр юм байна уу? Цөмийн урлаас өөр. Цацраг гэж одоо террорист одоо гэмт хэрэгтэй хүн болоод энэ хавдар судлалын больницаас цацраг гэдэг их бодис жижигхэн одоо хуруунд чинь хулгайлаад одоо хүн амтныг хордуулах юм бол энэ бол цацраг идэх цацрагийн зэвсэг гэж үзэж болно. Цацрагийн терроризм гэж үзэж болно. Цөмийн гэхээр бол ойлгомжтой төрөний минээс Нагасаки, Хиросима дээр төлөвлөсөн зэвсгийг хэлнэ. За энэ уулнаар хүнийх энэ зэвсэглийг ч одоо өндөрлөгтэй ингээ зүгээр хараа сууж идэг байлгүй энийг нэг зохицуулах гэж оролцсон ч байдаг юм уу? Гэрээ хилцэл байдгүй одоо улсын. Ер нь бүгдээр нь байна. Ганцхан цацрагийн зэвсгийн одоо конвенцийг 90-ад он хүртэл бас олон улсад зүтгүүлж ирсэн. Одоохондоо хараахан цацрагийн зэвсгийн конвенц гэж гэрээ хэлцээр гэж байхгүй байна. Цөмийн зэвсгийн 3 үндсэн гэрээ хэлцээр байна. Энэ нэгдүгээр 68 онд батлагдсан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ гэж. Энд бол дэлхийн бүх орнууд ихэнх улсууд нэгдсэн. Энэ бол одоо цөмийн зэвсгийг нэгдүгээр үл дэлгэрүүлэх. Тэр үед бол одоо цөмийн 5 гүрэн байлаа шүү дээ. Энэ нүүбийн аюулгүй зөвлөлийн 5 гүрэн л цөмийн зэвсэгтэй. Энэ 5 гүрний одоо бас хүчин чармаалтанд байгаа. Энэ бол 3 зорилготой. Нэгдүгээрт нь цөмийн зэвсгийг одоо цаашид дэлгэрүүлэхгүй байя. Хэн нэгэн хүн шинээр цөмийн зэвсгийг эзэмшүүлэхгүй байя. Хоёрдугаарт нь байгаа цөмийн зэвсгээ устгахад дуусгах. Гуравдугаарт нь цөмийн энергийг энгийн зорилтоор одоо эрчим үүж гаргах ангаа авахын зорилтоор хэрэглэх гэсэн ийм 3 үндсэн зорилготой ийм хамгийн анхны гэрээ 68 оны гэрээ Монгол улс анхны өдөр нь л одоо нэгдсэн 70 онд хүчин төгөлдөр болсон энэ ийм одоо чухал гэрээ байгаа. За хоёрдугаарт нь бол цөмийн туршилтыг хориглох бүрэн мөсөн хориглох гэрээ гэж 96 оны гэрээ байна. Энд бол одоо бас дэлхийн ихэнх улсууд нэгдсэн. Тийм учраас сүүлийн 30 жилд энэ дэлхий дээр ганц ч удаа цөмийн туршилт хийгдэг байгаа. Энэ гэрээний үр дүнд. Хэдэн онд хоёр дахь нь 96 оны гэрээ. Тэгэхээр сүүлийн 30 жил бол одоо Трамп ерөнхийлөгч цөмийн туршилтаа сэргээнэ тэр гэж юм яриад сүүлийн үед яриад ах шиг лээ. Яг маань хүн нөгөө мэрэгжлийн хүн биш болохоор Орос Хятадтай барьцаад Орос Хятад хоёр бол цөмийн зэвсэглэлээ сайжруулад байгаа. Одоо мотор хөдөлгөөрч байдаг юм уу? Хурд хүчээ нөгөө зөөгч хэрэгслийнхаа тээвэрлэгч хэрэгслийнхаа технологиг сайжруулад байгаа. Трамп болохоор цөмийн туршилт гэж андуурч яриад байна л дээ. Тэгээд одоо цөмийн туршилтаа сэргээнэ гэсэн юм мэдээлэл гаргаад Оросын аюулгүй зөвлөлт гэсэн хуралдаа тэрвээ Америк цөмийн туршилтаа сэргээх юм бол бид нар бас энэ байдлыг судалж үзэн гэсэн аюулгүй зөвлөлөөр асуудлаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр бол сүүлийн 30 жилд бол Орос хятадууд бол цөмийнхөө зэвсэглийг сайжруулах талаар технологийн сайжруулах талаар туршилт хийж байгаа бол цөмийн туршилт дэлхийн дээр хийгээгүй. Ганцхан Умар Солонгос л
68 оны гэрээнээс Умар Солонгос гараад 2003 онд гараад 2006 онд цөмийн туршилт хийсэн баг. Тэгэхээр бол одоо энэ бүх нийтээр цөмийн туршилтыг хоригдох гэрээ бол 2 дахь чухал гэрээ. 3 дугаарт нь бол 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагаар 122 улсаар дэмжигдсэн цөмийн зэвсгийг устгах, хориглох гэрээ баг. Энэ болохоор одоо цөмийн зэвсэгтэй орнууд нэгдээд цөмийн зэвсгээ сайн дурын үндсэн дээрээс устгах юм гэрээ баг. Химийн зэвсгийг гэрээтэй ер нь төстэй. Тэгэхээр энэ гэрээ бол одоохондоо хараахан хэрэгжээг байна. Монгол улс бол бас энэ гэрээнд нэгдсэн. Энэ цөмийн гүрнүүд НАТОгийн орнууд болохоор цөмийн зэвсгийг аюулгүй байдлын баталгаа гэдэг утгаараа хадгалах одоохондоо юм хүсэл эрмэлзэлтэй учраас энэ гэрээнүүдийн хэрэгжилт бас төдийлөн сайн биш байна. Төдийлөн сайн биш. Химийн зэвсгийн гэрээ бол маш сайн хэрэгжсэн. Яагаад гэвэл одоо бид нар химийн зэвсгийн байгууллагын ажиллаж шинжээчд бол 10-20 жил энэ дэлхий дээр байгаа химийн зэвсгийн нөөцийг 100% устгах туссан. Одоо химийн зэвсэг дэлхий дээр байхгүй гэж болно. Энд бол бүх дэлхийн улсууд нэгдсэн, яг ганц 2 улс нэгдээг байгаа. Хойд Солонгос, Египт, Израиль юм 3 улс бол нэгдээг байгаа. Гэхдээ энэ улсууд бол химийн зэвсэгтэй хэсэг нь бол мэдэхгүй. Ер нь бол усад ишүү орнууд байсан. Ялангуяа Орос, Америк хоёр бол үе болноор хөнөөх зэвсгийн 90% эзэмшиж идэг. Хамгийн гол хоёр одоо гишүүн улс гэсэн. Орос цөмийн зэвсгийн 90%, химийн зэвсгийн 90% эзэмшижсэн. Тийм учраас химийн зэвсгээ Орос, Америк хоёр бол уриалаад, бусдыг уриалаад одоо конвенц байгуулад, шинжээчтэй ажилтдаг байгууллага байгуулад ингээд 100% устгах тус энэ Орос, Америк хоёрын голдуу хүчин чармаалтай. Ер нь бол олон улсад нүүбд бол Орос, Америк хоёр л бол хязгаараа өшгөний зан олдчих юм бол бос үлдсэн 200 улс бол дагаал намарч шүү дээ. Тэгээд өөрөө яг энэ нэг химийн зэвсгийг устгах тэр ажлын группт нь орж ажиллаж ирсэн хүн те. Энэ талаар би танаас одоо тодорхой асууя гэж бодсон юм. За нэгдүгээрт энэ Оросч ба Америкч ба бусад улсууд нь одоо та бүхний танаа тэр комиссоос юм нуугаач гэдэг юм уу аваад үлдчих гэдэг юм уу тийм бодол санаа боломж бол байх уу? Тийм боломж байхгүй ерөөсөө. Яагаад гэвэл чи тийм хэрэг том юм байдаг. Наад заханд гэхэл манай байгууллагын манай байгууллагад бол одоо дэлхий дээр бүх химийн зэвсгийн датабейс байж байдаг. Хаана ямар бункер дотор эсвэл аль одоо мужийн Оросын Сибирийн тайга дотрын Үчлэрийн чи нүүбийн байгууллага уу те? Нүүбийн байгууллага те. Нүүбийн байгууллага. Аль одоо Складанд хэдэн мянган одоо химийн зэвсэг байгаа гэдэг хүртэл бүх тооцоо датабейс байж идэг. Тэднийг бид нар очиод шалгадаг. Би бол одоо Оросод хамгийн их олон химийн зэвсэгтэй нэг бункер гэдэг л да банкер гэх 80 мянган ширхэг одоо химийн зэвсэгтэй ийм Склад тоолж илаад. Тэнд бол одоо 30-40 Склад байна. Хамгийн их нь одоо 80 мянган химийн зэвсэгтэй ийм Склад тоолж байсан. Тэр нь голдуу одоо их үүний сум химийн зэвсгээр их үүний сум байсан л да. Тэгэхээр бол нэгдүгээр бол шинжээчд бол яг одоо манайхаар ярих юм бол аль нэгэн талд орохгүй яг одоо ажилтдаг. Хоёрдугаарт манай байгууллагын захирал бол Оросыг шалгах шинжээчдийн дараагаар бол Америкуудыг явуулдаг. Америкуудыг шалгах шинжээчдийн дараа Оросуудыг явуулдаг. За сүүлд нь илүү тутамэр бол танаа засгийн газар чимээр бол та нар хариуцсан шүү гэдэг. Тэгэхээр бол нөгөө Оросууд бол Америкийг маш сайн шалгана шүү дээ. Тийм байна. Америкууд бол Оросыг маш сайн шалгана. Монгол шиг одоо ийм жижиг улсууд бол бид нэр мэрэгжлийн үүргээ гүйцэтгэл аль нэг талд орохгүй шалгаал ингээл одоо 100 устгаад дууссан байна. Яг зүгээр нэг Новичиг энтер гэдэг химийн зэвсгээр одоо хүн хордуулаа энтер гэл цааны хэвлэлтэр бичээд байдаг Навальны энтер гэдэг. Тэр одоо 1 грамм хүртэлх химийн зэвсгийг бол одоо судалгаа шинжилгээний зорилтоор бас лабораторид ашиглаж болно. Сургалтын журмаар гэсэн тийм бас конвенц заалт байл дээ. Эннийхээ дугаар түүнээс биш 80 мянган тонн химийн зэвсэг, эдэн мянган тонн химийн зэвсэг энд одоо 1 кг ч юм уу химийн зэвсэг байна гэсэн ойлголт бол байхгүй. Тэрийг бол би 100% баталгаатай хэлэх байна. Ягаад гэвэл бид нэр тэнд ажиллаж одоо мэрэгжлийнхээ дагуу өөргөө чин шударгаар гүйцэжсэн хүний хувьд.
Та ингэ сая ярьлаа да манай байгууллага тэр бүх химийн зэвсгийн дата байж исэн юм а гэж. Тэр датаг яаж бүрдүүлсэн юм болж байгаа гэдэг нь би жоо хардаад байна л да. Тэрийг тагнуулын мэдээ одоо өөр юу гэдгийг эсвэл тэр улсууд өөрсдөө сайн дураар бүртгүүлсэн. Ер нь конвенцэд нэгсэн улс одоо ерөөсөө үүргээ хүлээж байгаа. 100% юу яана гэдэг. Датагаа өгнө гэдэг өгсөн байна. Хэрвээ өгөөг хоцрох юм бол одоо жишээлбэл танах тэр одоо Орос Америк хоёрын тусгай албатууд бас байгаа шүү дээ. Тэр утгаараа бол одоо ямар нэгэн байдлаар тэр хаана нэг нуусан бол илэрх учраас тийм мэдээлэл бол манай байгууллагад орж ирээгүй. Тэгэхээр бол ерөөсө байгаа юм аа л 100% гишүүн орнууд угаасаа ер нь тэрийг нуугаад байх ямар ч одоо шаардлага байхгүй. Хэрвээ тэгэл нуух юм бол тэрэнд илсэх шаардлага ч байхгүй шүү дээ. Илсэхгүй байсан ч тэр улсын өгн ирэх нь бол байгаа. Тий зүгээр бас надад бас нэг сони юу санагддаг гэхээр за 80 мянган ийм нөгөө нэг одоо хими бодистой их бөөний сум байсан байна нэг агуулга тийм ээ. Зүгээр тэрний хэмжээг би бас ойлгох гэдэг байгаа байхгүй юу. Улаанбаатар шиг за бид нар Улаанбаатараа сайн төсөөлж байгаа учраас Улаанбаатар шиг ийм хот дээр тэр сумнаас хэдийг аяхад одоо Улаанбаатар тэр чигээрээ сүрхээр байна. Нэг сумных нь хүчин чадал гэдэг юм уу тэр хөнөөх чадварыг би асууад байгаа. Ер нь бол одоо химийн зэвсэг бол саам өдрийн үйлчлэгээтэй арьс махаар дамжих үйлчлэгтэй амьсгалын замаар дамжих үйлчлэгээ олон янз байна л да. Тэгэхээр химийн зэвсгийн ер нь энэ юу бол концентрат дооз гэдэг юм аа самар. Одоо энэ өрөөнд жишээлбэл нэг тусал химийн зэвсэг энэ ширээн дээр байхад би тэр бол тэрийг нэг амьсгалтал өгнө гэсэн үг. Тэгэхээр бол одоо химийн зэвсэг энэ одоо зарчим нь яаж хийсэн гэхээр бол хүний биед одоо маш бага хэмжээний химийн бодис жишээлбэл байдаг. Тэр бодистой очиод уралд орчих тийм химийн бодисыг гаргаж ирээд эрдэмтэд химийн зэвсгийг хийсэн байна л да. Хүний мэдрэлийн системд бол одоо халин нестараас гэж бодис байдаг. Одоо туслыг одоо 1000 хуваасантай тэнцэх. Тэрүүнтэй очиод туслыг 1000 хуваасантай тэнцэх хэмжээний химийн бодис очиод уралд орчиход тэр хүн тэгэл татаал хэдхэн секунд минутын дараа л одоо өгч юм гэсэн үг. Тэгэхээр бол энэ юунаас хамаарах вэ гэхээр бол нэгдүгээр тэр химийн зэвсгийн хэдэн хэмжээний химийн зэвсэг хэрэглэх үү гэдгээс шалтгаална. Хоёрдугаарт салхины чиглэл маш их чухал байдаг. Салхины уруудад одоо ингээл Улаанбаатарт одоо химийн зэвсгийг хэн нэгэн этгээд хэрэглэсэн байлаа гэж үзэхэд салхиныхын дээр салхины байх юм бол одоо ингээл уруудаал одоо тэр хүмүүсийг бүгдийг сөөрүүлэл ална гэсэн үг. Тэгэхээр тийм учраас бол зөвхөн жижигхэн одоо фронтод тодорхой хязгаарламжтай хэмжээнд дэлхийн нэгдүгээр дэнд химийн зэвсэг хамгийн одоо бүдүүлэг холоор төрлийн химийн зэвсэг хэрэглэхдээ сая 300 хүн фронтод нас орсон байгаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар чи одоо сая 300 хүн гэдэг чинь одоо орчин үеийн одоо хүчтэй химийн зэвсэг хэрэглэх юм бол энэ улсын хотыг тэр чигээр нь одоо устгах юм хүчин чадалтай ийм аюултай зэвсгэлтэй химийн зэвсэг. Тийм учраас бол бид нар бол устгасан 100 устгасан энэ нийтлээ бас олон улсын Нобелиороо манай байгууллагад Нобелийн инктавны шиг нь хамт олонд гардуулсан байгаа. Энэ 13 он. За би танд одоо энэний чинь төлөө би танд хувьсаа болон телевизийн үзэгчдийн өмнөөс танд баяр хүргэж байна. За баярлалаа. Энэ бол одоо Монгол улсын оруулсан хувь нэмэр шүү дээ. Ягаад гэвэл Монгол улсын засгийн газар мэрэгжлийн шинжээчдийг тэнд 20 жил илгээж Батлан хамгаалгын сайдын тушаалаар ажиллуулсан. Танаас өөр хүн байсан уу? Байсан. Тэнд генерал Монтон хүрлээ. Хамгийн анхныхын шинжээч. Дараа нь Хурандаа Загдын Нарвантах. Дараа нь бол Доксмын Ганбаатар гэж байсан. Тэгээ би бол хамгийн сүүлд орсон доржулмын Эрдэнэ цагт. Энэ дөрвөн шинжээч байсан. Одоо энэ дөрвөн шинжээч тэнд ажилласан Монгол улсын засгийн газрын хувь нэмэр асар их. Дээрээс нь Монгол улс нөгөө инктавч улс учраас бол монголчуудыг авах бас их энэ улс төрийн их түлхэж болдог. Инктавч улс орны. Тий за энэ цөмийн зэвсгийн талаар би бас танаас тодорхой мэдээлэл авъя гэж бодсон. Одоо ингээд нэг яриад байж тээ цөмийн хошуу тээвэрлэгч төчнөө хошуу тээвэрлэлтийн гинэ энэ төр гээл нэг те. Тэгээ тэр чинь нэг келтонч гинөө нэг тийм нэгжээр хэмжээд байна. За энэ маань болохоор одоо
тэр хөнөөх чадварыг би одоо асуух гэдэг юм да. Тэр энэ хүндрэлтэнд бол 2 удаа л цөмийн зэвсгийг хүн дээр дурсан хэрэгэлсэн тийм ээ. Нагасаки юу 2, Хирошима 2 дээр. Тэгэхээр бид нар тэрний хөнөөлийг бол одоо гадарлаад кино мэнэгээр харсан учраас гадарлаад байгаа юм. Тэгэхээр одоогийн тэр цөмийн зэвсгийн тэр хүчин чадал маань тэр үеийн тэр 2 хот дээр хайжсэн тэр цөмийн зэвсгийн тэр хүчин чадлаас өөр ямар юм хэр зэрэг их юм бэ? Цөмийн зэвсгийн хүчин чадлыг килотоноор хэмжээд байгаа юм л да. Тэгэхээр 1 килотон цөмийн зэвсэг гэхээр юу гэхээр бол 1000 тонн одоо тесрэг байцыг ердийн тесрэг байц одоо уул уурхайд хэрэгэлдэг. Ихтэй тесрэг хэмжээний тийм хүчин чадлыг л хэлээд байгаа. Хиросима Нагасакитэр болохоор 15-20 килотонны бөмбөг хэрэгэлсэн. Одоо сүүлийн үеийн цөмийн зэвсгүүд бол зүгээр дундаж төв алсгалах пүүжин ихл 1 мегатон буюу 50 дахин их хүчин чадалтай. Тэр үеийнхээс 50 дахин 100 дахин илүү хүчин чадалтай. Тэгээд тэр чинь нэг цөмийн хөшөө гэдэг чинь нэгийн нийтийн хэлээд энэ үсгүй нийлээд тэрийг хэлээд. Одоо жишээлбэл төв алсгалах пүүжин гэдэг чинь тэр чинь одоо нэг одоо Боёголов гэдэг юм да байцааны цэм болохоор 150 килотон. Тэр нэг тийм 150 килотон чинь дахиад дээрэс нь одоо 6 бас тийм хошуутай байгаа. Тэгэхээр бол нэг юм пүүжин одоо харуулаа ихтэл бол одоо 1 мегатонны л тийм биш үү? Төв алсгалах пүүжин гэсэн. Тэр нь болохоор одоо 1 мегатонны цөмийн зэвсэг хэрэглээ гэтэл нэг томоохон хотуудыг одоо тэр чигээр нь л одоо цөөрүүлэх. Ер нь бол цөмийн дан гэдэг бол одоо нэг эхлээл бол одоо зогсох боломжгүй би нэг харвал цөөрүүлэх учраас бол их гүрнүүд ялангуяа Орос Америк хоёр бол хүүдэн дайны дараагаас ч гэсэн хүүдэн дайны үед ч гэсэн ерөөсөө энэ дэлхий гэж гэрээ цөмийн дан хийгээд шатаачихгүй юм шүү гэсэн тийм концепттэй бичигдээгүй бол дээ. Тийм учраас бол Орос Америк хоёр бол сая Орос Америк хоёр бол ингээ пүүжин туршлаа энэ хэрэгт бол заавал биеиндээ өрчилж хэлж яадаг. Манайх одоо тэдэн цаг тэр полигоноос ийм пүүжин харван шүү. Зүгээр дадлаг сургуулах хийх маягаар битгий энийг одоо өөрчлөлт сануулж ирэхгүй бол нөгөөдөг чинь цөмийн дан гарах бас эрсдэл нэмэгдэж байгаа юм да. Тэгэхээр бол энэ хоёр улсын хооронд энэ юу харуулж ийм гэхээр бол Орос Америк хоёр бол хоёулаа яриад хизээч одоо цөмийн дан гарахгүй шүү, дэлхийгээ шатаахгүй шүү гэсэн юм одоо зөвшөлтсөлтэй энэ асуудлыг бол зөвшөлдсөн. Энийг бол одоо дээд түвшинд цэргийн удирдлагын түвшинд жанжин штабын дарганаар нь хэрэгжүүлж идэг юм тусгай суугтай. Тийм учраас бол ямар ч байсан цөмийн дан гарахгүй энэ бол нэг баталгаа гэж хэлж болно. Тэг та түрүүн 90-д дурдсан 96 оны хилцээр байдаг гэх те Орос Америкийн тэр чинь нөгөө миний ойлгож байгаа болохоор нэг Горбачовын хоёр Реагийн хоёрын юу мөн үү шүү. Тэр хоёр чинь нэг ер нь бол хамгийн анх одоо нэг хүндэн дайныг төгсгөл болгосон хоёр том их өдөрдөгч шүү дээ тийм үү те. Цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээ бол олон улсын гэрээ байгаа. Олон улсын. Хоёрдугаар хоёр талын гэрээ байгаа. Орос Америк хоёрын. Ягаад гэвэл Орос Америк хоёр бол энэ цөмийн зэвсгийг 90% хорогдуулах хамгийн эхлээд Горбачов Реагийн хоёрыг хэлцээр хийсэн. Энэний дагуу Орос Америк хоёр чинь үндсэндээ бол 30 мянган цөмийн зэвсэгтэй байлаа шүү дээ. Одоо бол хорогдуулсаар харилцаа хорогдуулсаар аваад 5-6 мянган ширхэл болсон. 5-6 дахин хорогдуулсан. Маш сайн хорогдуулсан тийм. Маш сайн хорогдуулсан. За тэгээд 91 онд болохоор стратегийн зэвсгэлийг хорогдуулах старт 1 гэж гэрээнд гар өрсөлдөрсөн. Энэ зөвлөлт Америк хоёрын хооронд ингэрэ. Тэгээд зөвлөлт засаг нуруу ус учраас бол Ельцин, Клинтон хоёр 93 онд старт 2 буюу стратегийн зэвсэг хорогдуулах старт 2 гэрээг гар өрсөлдөрсөн. За старт 3 гэдэг гэрээнд бол Медведев, Барак Обама хоёр ерөнхийлөгч 2010 онд зурсан. Ийм 3 үндсэн гэрээний дагуу Орос Америк хоёр бол тэр 5-6 дахин хорогдуулж байна тийм. Одоо болохоор гэрээ бол Орос Америк хоёрын стратегийн энэ зэвсгэлийг хорогдуулах гэрээ бол 2026 оны 2 сарын 26-нд хугацаа дуусгаар байна.
2000 гэдэг. Одоо дараагийн жил 26 2 сард хугацаа дуусна. За. Тэгэхээр бол сая Аляскад Путин ерөнхийлөгч Трамптай уулзахдаа бас энийг бас санал болгосон. Сонгой гэж. Тийм, ер нь сонгой цаашдаа энэ гэрээг хэрэгжүүлээд энэ стратегийн зөвшөөрөлтөд өшөө бууруулъя. Өшөө бууруулъя. Тийм төлөв бол ерөнхий чиг хандлага бол байгаа. Яг Орос Украин зайнаас болоод нөгөө шинжээч нар бид нар бол химийн зэвсгийн шинжээг шалгадаг бол Орос Америк хоёр бие нэг цөмийн зэвсгийн шинжээчд нь харилцан шалгадаг. Ийм механизм байсан. Энэ механизмд одоо харилцааны хөөдөрлөөс болоод зогсцсон байна. Тэгэхээр бол Орос Америк хоёр бол одоо нөгөө устгасан зэвсгүүдээ Америкууд Орос дээр шалгадаг, Оросууд Америкт шалгадаг ийм механизм бол байгаа энэ гэрээгээр. За. Одоохондоо төр зогссон байна. Гэхдээ энийг бол сэргээх магадлалтай. Ягаад гэвэл одоо сүүлийн үеийн мэдээгээр бол Орос Америкийн харилцаа бол сайжрах бас төлөвтэй байна. Энэ хэний үед ингэ зогссон байна? Байдны үед эсвэл Обамагийн үед юм уу? Ер нь энэ юунаас ихтэй вөхөр бол Югославийн дайнаас л ихтэй. Югославийн дайнаас ихтэй хоорондын 90 он тий 90 оны сүүлээр энэ хоёрын харилцаа мууснаас учраас ялангуяа стратегийн зэвсгэлийг хоригдуулах старт лиг гэрээ бол маш сайн хэрэгжсэн. Ихэнх одоо төрөө үлсэн 30 мянга байжгаад одоо 10 мянга болсон хүртлээ буурсан. Старт 2 3 гэрээ бол харилцан ихтгэлцэл бага учраас ер нь хэрэгжилт бас таарах юм байгаа гэж үзэж байна. Тэгээ энэ та одоо яг нэг цөмийн зэвсэгтэй улсуудыг нэрлэж цөмийн зэвсэг хөгжүүлэх гэж байгаа ч улсууд байна. Хөгжүүлээ явж байгаа. Цөмийн зэвсэгтэй бол 9 улс байна. За энэ нөгөө аюулгүй зөвлөлийн банкын 5 гишүүн байна шүү дээ. За тийм байна. Орос, Америк, Хятад, Франц, Англи гэх. Англи за. За дээрэс нь Эндгийн Пакистан хоёр өрсөлдөө цөмийн зэвсэгтэй болсон шүү дээ. Биенийхээ эсрэг. За Израиль. Умар Солонгос ийм 9 улс байна. За үүнд бол одоо Орос, Америк бол нэг 5 мянган цөмийн зэвсэгтэй. Франц нэг 400 цөмийн зэвсэгтэй. Англи нэг 300 цөмийн зэвсэгтэй. Хятад нэг 500 цөмийн зэвсэгтэй. Эндгийн Пакистан хоёр бол нэг 150 200 орчим цөмийн зэвсэгтэй. Аль аль. Израиль нэг 90 цөмийн зэвсэгтэй. Умар Солонгос нэг 50 цөмийн зэвсэгтэй юм л байна. Амар их юм шүү дээ. Солонгостэй. Ер нь Умар Солонгос бол яг хуу ингээд энэ хүчин чадлаараа үйлдвэрлээд байх юм бол жилд нэг 10-ыг үйлдвэрлээд байвал. Энэ ч одоо нэг 10 жилийн өмнө 30 байсан ч одоо ингээд 40 50 болж байна шүү дээ. Тий. Жилд нэг 10-аар нэмэгдэж байна гэсэн үг. Хятадууд ч гэсэн одоо бас нэмэгдүүлэх төлөвтэй байна. Орос, Америк хоёр бол яг хуу нөгөө хэлцээрийнхээ дагуу тогтоосон хэмжээнд бол байлгаж байгаа. Тийм ээ. Тэгээд за Монгол улс маань одоо өөрхийн газар зүйн барилгын хувьд одоо аргагүй юм 2 том цөмийн зэвсэг эзэмсэгч Орос Хятад хоёртой хэлдэг юм байна. За бидний энэ зүүн талд бас Хойд Солонгос гээд бас цөмийн зэвсэгтэй том улс ингээд байж идэг юм байна. Зүгээр би юу сонирхсан гэхээр бидэнд одоо хамгийн ойрхон хэл дагуу тэр энэ 3 улсын маань тэр цөмийн зэвсгүүд хэр ойрхон байрладаг юм бол ер нь тань тийм мэдээлэл байх уу? Энэ бол бас яг уу тухайн улсынх нь өөрсдийнх нь бодлоготой хаана юугаа байрлуулах нь. За хүүдэн дайны үед бол манай Говьлтай аймгийн хэлийн цаана бол цөмийн туршилтын талбай байсан. Таав мэдж байгаа хэдийн лоб нуургийн шинжээ өгөөр. Энэ бол одоо сүүлийн 30 жил ажиллаагаа хаагдсан. Энэ бол тийм учраас тэмцэнээс ямар нэгэн цацар ирэх тордолд одоо орж ирж байгаа юм уу? Аюул занд очруулж байгаа юм бол байхгүй. За манай баруун аймагуудаас цаашаа бас холгүй Севи палатын хэсэг гэж газар цөмийн туршилтын полигон байсан зөвлөлт бодулсан. За юм бод бас хаагдсан байгаа. За ер нь бол Оросын холбооны улс Хятад хоёр бол Монгол улс гуруула стратегийн түншлэлийн гэрээтэй. Тийм учраас Монголын хэлийн дагуу ч юм уу Орос Хятадын хэлийн дагуу ч юм уу энэ Орос Хятад хоёрын харилцаа сайтарч байгаа үед бол стратегийн цөмийн зэвсгэлийг хил орчмынхаа нөхцөл байрлуулад байх юм шаардлага байхгүй. За. Тийм учраас Монгол улс бол инг тайван аюулгүй. Тэгээд ч одоо дээрээс нь Монгол улс бол цөмийн зэвсэггүй
статусаа зарласан цөмийн зөвсгүй бүс статустай Орос хятад Америк аюулгүй зөвлөлийн 5 орн манай Монгол улсын цөмийн зөвсгүй бүсийн цөмийн зөвсгүй статус хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан байгаа. Тэгэхээр бол одоо Монгол улс бол харьцангуй аюулгүй тайван ийм улсын тоонд ордог. Тэгэхээр энэ чинь бас Монгол улсын маань энэ үйлнөр хөнөөх зэвсгийн эсрэг хийж байгаа Монгол улсын маань бас ажлын үр дүн биш үү, тийм үү те? Монгол улс угаасаа аль хүйтэн дайны үед ч гэсэн 70-аад оноос эхлээл тэр одоо зөвлөлтийн коммунист намын хяналтанд байсан ч гэсэн л Азийн бүдүүсүүдэн баг хурал гээл одоо Инг тайвны эрхмэлсэн юм хурал хийж ялаа шүү дээ. Тэгээд 90 онд одоо эрх чөлөөтэй өөрөө гадаад бодлогоо тодорхойлж болсон үед бол улс их орноо бүс нутгаа цөмийн зөвсгүй гэж зарласан. Тэгээ энэ Инг тайвны бодлого нь бол дэлхийн нийтэд хүнлэгддэг. Тийм учраас манай Монгол улсын эсрэг хэн нэгэн хүн ямар нэгэн одоо зэвсэг онцлох халтанд автах тийм одоо нөхцөл үзэл одоо бодлого байхгүй гэж үзэж байна. Тийм учраас манай хоёр хөрш маань манай Монгол улстай бидний энэ хэлийг бол Инг тайвны хэл гэж хэлдэг шүү дээ. За иргэний хувьд бол одоо танаас маш баярлалаа шүү дээ. Сайхан мэдээ би өнөөдөр сонсч байна. Тий. Би зүгээр сошиал дээр харсан чинь ингээ манай хэл дагуу бас Оросын пуужингууд байж идгийм гинэ энэ төр гэсэн нэг тийм мэдээлэл би харсан. Тэгээд л бас дотор имзэглэж явсан байхгүй юу тий. Тийм бол тийм биш юм байна гэж. Тий. За бас нэг юм аюул байгаа маа. За энэ улсууд одоо энэ зэвсэг техникийг сайн хэмжээдэг юм байж тэгсэн чинь энэ кино мөнөөр их гардаг байхгүй. Энэ террористууд тэр мөрийг хулгайж аваад одоо энэ тэнд дэлбэлэх гээл ингээл өндөрлөхтнийг айлгаал ингээ байгаад байдаг нэг. Гэхдээ яг одоо түүхэн тийм террористууд тийм үйл хийсэн юм уу би сайн мэдэхгүй зүгээр ийм юм боломжийн юм хулгайлж аваад одоо хамгийн анх 1985 онд Токиогийн метрод зарим гэж химийн зэвсгийг террорист тэгсэн төрүүлсэн баг. Аун Шиндрика гэж одоо юуны Японы шашны хэд даваргч бүлгийнхэн энд бол одоо нэлийн олон тооны хүн метронд нас орсон гэсэн. Хордод нас орсон. Энэ бол одоо химийн аюултай баг анхны гэж болохоор юм террорист хадлага. За 2001 онд Америкийн нэгдсэн улсад сенатуудын одоо захиад өгтөнд нь бомбын хийж илгээж биотеррорист хадлага гарсан. Биотеррорист хадлага гарсан. За одоо та бүхэн бас мэдж байгаа Сирийн одоо дайны үеэр хинч одоо хянагддгуудын боевикууд өдөө хатгахч байдаг юм уу, үннээс иж байдаг юм уу, химийн зэвсэг хэрэгэлсэн гэсэн ийм мэдээлэлд зурагтаар гарч ирснийг та бүхэн мэдэх баг. Ер нь бол одоо наадмын цахилгаан станц их хөгжсөн газар бол террористууд тэр наадмын цахилгаан станцын гадна хадгалж байгаа цацар гэдэг цөмийн хаягдлууд байгаа шүү дээ. Энийг хулгайлж аваад одоо боошгон тэгээд дэлбэлэх ийм цацрагийн терроризм их ийм магадлал байдаг. Тэгэхээр бол одоо цөмийн терроризм, биологийн терроризм, химийн терроризм, цацрагийн терроризм ийм террорист зорилгоор одоо ашиглах ийм магадлал байгаа. Тийм учраас 2004 онд Нобелийн аюулгүй зөвлөл гэдэг чи одоо шийдвэр гаргадаг. Нобелийн аюулгүй зөвлөлийн тогтоол бол гишүүн орнууд дагаж мөрдөх ийм тогтоол шүү дээ. Энэгээр бол одоо цөм химийн зэвсгийн үйл нөр хөнөө зэвсэг гишүүн орнууд хяналт тавих тэрийг одоо үндэснийхээ хууль тогтоомжинд заавал тусгах ийм үүрэг хүлээсэн байдаг. Тэр ч дагуу манай Монгол улс бол дотоодын хууль журамд энэ олон улсын хим биологи цацрагийн терроризмд үрдсэн сэргийлэх хэрэгэлсэн тохиолдолд яаж одоо шийдэх үү ямар ял оногдуулах үрт бүгдийг одоо манай хууль журамд тусгасан байна. Тэгэхээр Нобелийн аюулгүй зөвлөлийн 15 төч гэсэн тусгай тогтоол байдаг. Энэгээр бол одоо таны сая хэлдэг олон улсын терроризм эсрэг эрх зүйг зохицуулдаг. Дээрээс нь одоо түрүүний хэлсэн цөмгийн бактериологийн цөмийн зэвсгийн шинжи гэрээ хэлцээрүүд байна. Энэний дагуу тэгэхээр бол ямар ч байсан одоогоор дэлхийн
дахинд бол энэ уулнаар хөнөөс зэвсгийг ашиглан террорист алдлах үүд эсрэг хууль эрх зүйн өртсөн олон улсын төвшин ч гэсэн манай Монгол улсын төвшин ч гэсэн бусад улс орны төвшин ч гэсэн бүрдсэн гэж үзэж байна. Тэгж учраас бол одоо сүүлийн жилүүдэд энэ төрлийн террорист алдлах бол харьцангуй гайхав байна. Ер нь террористууд юу боддог гэхээр бол энэ уулнаар хөнөөс зэвсгийг хэрэглэх юм бол төдийчний олон хүн одоо чааш нь харуулах юм байж гэсэн юм уу ийм хорон санааг агуулж ядгийг бол үгүйсэхгүй. Тийм. За тэгээд хоёулаа энэ сүүлийн үед энэ Орос Америк хоёрын харилцаа жоохон муудаад ингээд ирсэн. За энэ үед Оросууд маань одоо нэг 2-3 зэвсгийн тухай өөрийнхөө зэвсгийн тухай одоо танилцуулсан. Тэр нэг 2 далавч пүүж юм уу гэж би ойлгосон. Бурвестник юу хоёр Орешник гээд нэг нь Пайсадон гээд одоо усан доогоор явдаг бас нэг тийм пүүжин гэж ойлгосон. Энэ талаар одоо танай энэ стратеги судалгааны хүрээлэнд юу ямар мэдээлэл байна энэ одоо хэл нууц мэдээлэл үү энэний тухай бас мэдээлэл олж үзүү та. Энэ Оросын сүүлийн үед яригадаад байгаа энэ шинэ зэвсэг байна. Бурвестник далавчт пүүжин, Орешник одоо пүүжин хамгийн сүүлд өнгөрсөн жил 24 оны 11 сарын 21-нд Украины Днепропетровск хотод хэрэглээ шүү дээ. Яг бодит байдал дээр. Өөрөөр туршаагүй байж туршсан гэсэн үг. За тэгээд сүүлийн 1 сарын хугацаанд бол Путин ерөнхийлөгч далавч пүүжин Бурвестник Посейдон усан доогоор шумбагч торпедод өөрөө явагч төхөөрөмжийг туршсан гэж мэдгэж байгаа. За энэ бол одоо туршигдсан, хэрэглэгдсэн байх бүрэн магадaltaй. Энэ бол үнэмшилтэй. За энэ бас тухайн улс төрний Украины дайнтай холбогдуулаад бас цэргийн сүржиг үзүүлэх, сүрдүүлэх ийм арга тактик байхыг үгүйсэхгүй. За усан доогоор явагч төхөөрөмж энэ далавч пүүжин эднэрийг бол Путин үг нь бол аль 7 жилийн өмнө 18 оны 3 сарын 1-нд холбооны одоо зөвлөлтөө илгээмжийнхаа талбарт энэ зэвсгийг танилцуулж ирсэн. Олон жилийн өмнө. Тэрнээс хойш туршид явагдаад одоо бол үндсэндээ зэвсгэлд орох юм шатанда орцсон гэсэн үг. Онцлог нь юу гэхээр бол сүүлийн үеийн Оросын цөмийн зэвсгүүд бол цөмийн хөдөлгөөртэй болсон л гол нь байна. Цөмийн хөдөлгөөр энэ чинь бол тэр нөгөө нэг зөөгч пүүжингууд юм байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо нэг цөмийн зэвсгийг өөрийнх нь зөөх зорилготой тийм пүүжингууд гэж би ойлгосон зөв үү? Цөмийн зэвсэг нь бол одоо урдталтаа тэгээд цөмийн зэвсгийг хүргэх одоо энэ жишээлбэл Посейдоныг усан дээр явж байгаа дайсны эрэг хавцаа очиод одоо команд өгөөд тэлбэрх юм бол тэр хавьд бол их хэмжээний цунами үүсгэнэ гэсэн үг л тийм. Тэгэхээр бол тэр полоод тэр усан онгоц энэ тэрийг бүгдийг живүүлээд бүр хуурай газар руу нь одоо их хэмжээний давлгаа очиод тэр хот суурин газрууд гэсэн нэг ийм зориулттай Посейдон гэж ийм энэ далавчт пүүжин болохоор уулын одоо хөндөй нам газраар 100 м-аас өндөр тийм газар одоо дайсны араадарт баригдахгүй яваад одоо цохилдох ийм энэ хоёр зэвсгэлийн онцлог нь бол одоо цөмийн хөдөлгөөртэй байгаад орчих. Цөмийн хөдөлгөөртэй гэхээр одоо хязгааргүй орон зайд аялах юм боломжтой гэсэн. Удаан хугацаагаар одоо дэлхийн газар усан доогуур агаарт хаанч одоо аялаад явж хахад шаардлагатай үед хэрэглэхэд бэлэн байдалд байдаг ийм л одоо аюултай зэвсэг гэсэн үг. Энэ хамгийн сүүлийн үеийн Оросын зэвсэг. Энэ одоогоор бол Хятад, Америкууд энэ төвшөнд бол одоохондоо арай хүрээгүй гэж үзэж байна. Энэ уучлаарай дээр үед ч одоо нэг ийм их яригддаг байсан ба сансрын дайн чөлөө тийм нэр томьёотой тэгээд энэ ингээ нэг газраас пүүж өөрхтөн дээрээс нь Спутник интерес ингээд нэг устгадаг чөлөө нэг тийм одоо батлан хамгаалахын нэг тийм одоо юунууд яригддаг байсан юм аа. Тэр одоо байгаа мó тэр болсон юм ямар ч тэр нь бол олон улсын гэрээгээр бол сансарт зэвсэгдэл байрд болохыг бол хоригдсон байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ олон улсын гэрээгээ дараад одоогоор бол сансарт ямар нэгэн зэвсэгдэл бол байхгүй гэж үзэж байна.
Тэгвэл тэгээ би рүүгээ ингээд пуужа харуулж ахт бол очиод байна гэсэн үг. Тэр ч одоо замд нь устгадаг юмнууд бас байт юм шиг үү, тий? Ер нь агаарын тулгаанаас хамгаалах хэрэгсэл гэдэг чинь одоо пүүжингүүдийг замд нь устгах л зорилго шүү дээ. За гэхдээ бол Украинад энэ туршлагаа харахад бол сүүлийн үед бол одоо дрон гэдэг нэг юм гарч ирээд байна л да. Тэгэхээр дрон ч юм бол маш хямдхан $1000 дроныг бол одоо энэ сая долларын пүүжингээр устгах ийм л одоо асуудал яригч шүү дээ. Тэгэхээр бол одоо дайны шинж чанар бол үндсээрээ өөрчлөгдөж чинь гэж ойлгож байна. Тэр нэг Украинууд ч сая нэг бас нэг мундаг пүүжин хийгээд ямар нэртэй байлээ. Тэр нэг үйлдвэрлэлийн одоо бүр нэвтрүүлчлээ өдөрт нэг пүүжин хийж байгаа чөлөө нэг тийм мэдээлэл байгаа даа тий. Украин зөвлөлт засгийн үеэс бол Оросын Днепропетровск гэж Южмаш гэж одоо том үйлдвэрт баллистик пүүжингийн төлж эдэнги хийжсэн юм суур эрдэм шинжилгээ судалгааны суур сайтай ийм шинжилгээ ухааны төв байна л да. Тэгэхээр бол Украин бол одоо гром ч байдаг юм уу өөр одоо алсын тусгасан ч байдаг пүүжин юм турчээсэн энэ туршлага байгаа. Тэрийг л одоо мэднэ энэ саяны үзүүлдэг сая бидний ярьдаг орешны пүүжингээр бол устгалаа тэр объект цохилтөглөө гэж ярьж байгаа шүү дээ. Орешны карти тэр юужмаш. Гэхдээ тэр юужмашийн байгууламж нь болохоор олон давхар газар дор байдаг. Учираас төдийлөн бас үр дүн төрөөгөө байх магадaltaй. Тэг фламинго гэж нэрлэдэг тийм фламинго гэдэг. Тэр нь бас өнгөрсөн юм байна тий. Тэг айлын нэгэнт Украиныг ярьсан дээр бас энэ сүүлийн үед өнгөрсөн 7 хоногт энэ Америкийн засгийн газар энэ Орос Украины дайныг төгсгөл болгоход одоо тийм нэг гэрээний төсөл танилцуулсан 28 зүйл ангитай гээд тэрэн дотор нь бас нэг цөмийн зэвсэггүй бүс болон хизээч одоо Украин цөмийн зэвс хөгжүүлэхгүй ярихгүй гэсэн нэг тийм заалт тэр дотор байна да тийм үү. Тэг. Ер нь Украин хэдийгээр одоо цөмийн потенциалтай орно ч гэсэн цөмийн одоо атомын сахилгаан станцтай цөмийнхөө түлшийг өөрсдөө үйлдвэрлэдэг ийм цөмийн технологитой орно ч гэсэн Украин бол нөгөө олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээд дагаж цөмийн зэвсэггүй байх үүргээ өдөө хүртэл хэрэгжүүлж гисэн. Энийг л бол цааш нь олон баталгаажуудад Трампын одоо саяын 28 зүйлтэй гэрээнд Украин бол ямар тохиолдолд цөмийн зэвсэггүй улс байна гэсэн тийм заалт урд нь ч одоо Оросууд нэг шаарддаг байсан. Одоо ч гэсэн бол энэ заалт нь хэвээр байгаа. Тэгэхээр бол цаашдаа бол олон улсууд энэ цөмийн зэвсэгтэй улсуудын тоо цөөрнүүлэхээс биш Орос Америкээр бол аль болохоор л цөөрүүлж аль болохоор шинээр одоо цөмийн зэвсэгтэй ус гарахгүй төлөөл хоёулаа хамтран ажилладаг. Тэр ч утгаараа хоёр талаас нь Украиныг шахаад Украин нэг одоо цаашид ямар ч одоо цөмийн зэвсэг санаарахгүй байх ийм эрх зүйн орчныг л бүрдүүлж байгаа. Энэ ер нь бол одоо энэ гэрээ хэрэгжээч гэдэг юм уу? Ер нь энэ Орос Украин хоёрын дайг ер нь мэд дуусах уу? Таны би зөвхөн шинжээч хүний чинь хувьд таны бодлыг сонсъё гэж бодсон. Ер нь нөгөө ирсэн гişin боцдог гэдэгтэй адилхан заавал дуусна. Дуусахтаа ер нь ойрын хугацаанд дуусах байх гэсэн би итгэлтэй байдаг. Тэгээ аль болохоор л одоо энэ миний зөв хувь хүний үзэл бодол хурдан дуусч одоо амар амгалан ингээдэн тогтоосоо л гэж бодож байна. Олон ч одоо дэлхийн улс төрчид улс төмнүүд тэгж бодож байгаа. Тэрний бүрэн хэрэгжих байх. Тэрний нэг нь одоо энэ Трамп ерөнхийлөгчийн хүчин чармайлт байх. Ялангуяа сүүлийн 7 хоногт ирсэн 28 заалт төхөй гэрээ Путин ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Дайн зогсох энэ бол үндэс болох боломжтой гэж хэлсэн. Заашгүй. Тий. Түрүү хоёлаа нөгөө Оросын шин зэвсэглийн тухай ярьж байгаа зогссон байна. Одоо энэ Хятадын бас нэлээд шин зэвсэгэл цаадуулж хөгжүүлсэн байна тий. Тэр талаар сая Бээжинд одоо цэргийн парад болсон тав хүн мэдж байгаа. Хятадын ардын жилүүх армийн тэргээр бол 9 сарын 3-нд тэргээр бол манай ерөнхийлөгч очиж оролцдог гэлүү те. Орсон. Ер нь нөгөө тэр ч одоо
Шанхай хамтдаа ажиллагаа байгууллагын дээд хэмжээний уулзалт болоод залгуулалт цэргийн парад болсон. Тэр парадаар бол бүх одоо цөмийн зэвсгээ үзүүлсэн. Тэрний хамгийн үзүүлэг одоо ямар DF61 DF гэдэг нь бол Dong Phen юу дорны салхи гэсэн үг л дээ. Энэ газраас харуудаг одоо 13,000 км 15,000 км тусалтай хамгийн сүүлийн үеийн энэ ч бас төв хоорондын пүүжин. Энэ тэгэхээр урд нь байсан DF41-ийн одоо шинжилсэн хувилбараа гэж байна хамгийн сүүлийн. Энэ DF41 нь байна тий. DF41 гэдэг одоо энэ одоо хятад өөрсдөө ийм үйлдвэрлээд байна уу тий? Энэ скул одоо өөр газар ер нь бол энэ их гүрнүүд чинь бол технологи одоо бүхэл зүйл үйлдвэр бие даасан байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бол Америк шалгаахгүй Орос хятад бүгдээ өөрсдийнхөө тех тусмаа цөмийн зэвсэг бол өөрсдөө л хийж шүү дээ. За. Тий. За дараагийн зурган дээр юу болоо? Энэ UG21 гэдэг пүүжин бол тэнгисийн зурвалтай газраас харуудаг одоо хитавэний пүүжин гэдэг үг. Хитавэний. Тэнгисийн зурвалтай гэдэг нь ус руу орж гэсэн үг юм. Тэнгист байгаа хөлөг онгоцыг цогно гэсэн. Тэр байтугай UG21 бол сансрын хиймэл дагуулыг ч гэсэн бос устгах юм зориулттай гэж. Тэд ч одоо дээш эдэн км байдаг лээ тэр хиймэл дагуул учраас. Энэ одоо нам өндрийн сансар хиймэл дагуул гэхээр одоо бүр аз холын биш л дээ. Тий. За дараагийнх нь энэ бол одоо Оросын нэг Poseidon төстэй AJK 002 гэсэн ийм зэвсгэл ийм ихтэй цөмийн хөдөлгүүргүй. Гэхдээ Оросын нэг Poseidon төстэй нэг одоо мегатон хүртэлх ийм хүчин чадалтай. Энийг харуулсан. Ер нь Орос Америк хоёр бол одоо цөмийн зэвсгэлийг сүүлийн жилүүд шинжилж байгаа болохоос Орос хятад хоёр Америкууд бол харьцангуй хоцронгуй байгаа. Америкуудын одоо цөмийн зэвсгэл шинжлэгдсэн одоогоор зүйл байхгүй. Трамп ерөнхийлөгч цөмийн туршилтыг цөмийн зэвсгэлийг шинжлэх команд өгсөн л гэж саяхан мэдээд гаргасан. Тэгэж мэдгдснээс яг Орос хятад хоёр шиг ингээ хөгжүүлсэн юм бол байхгүй л байгаа юм байна зайлал тий. Тэгээ сүүлийн 20-30 жил одоо тий Америкууд бол хөгжлөөрөө цөмийн зэвсгэлийн хөгжлөөрөө бол хоцронгуй гэж үзэж байна. За. Би танаас за та бүхэнд одоо нэг 10 хүрэхгүй минут байна. Нэвтрүүлэг дуусахад нэвтрүүлгийн төгсгөл би одоо таныг одоо ингээд гадаад улсад үүрэг гүйцэтгээд ингээд одоо Монгол улсаа төлөөлөөд ингээд та олон жил ажилласан байна. Ялангуяа энэ хими хоромт 11 жил ажилласан байна тий. Тэгээ ингээд явж байхад танд одоо тулгарч исэн одоо хамгийн хүнд бэрхшээл эсвэл одоо аймарч гэдэг юм уу тийм үйл явдлууд юу тулгарч байваа одоо таны санаанд юу байна? Хамгийн тодорхой үлдсэн дурсамж гэвэл ер нь алс хол одоо Сибирийн тайгач үүрэг гүйцэтгэх нь Америкийн цөлдч үүрэг гүйцэтгэх нь энтхийн одоо жунгл гэж байдаг битүү ширэнгич үүрэг гүйцэтгэх. Тэгэхээр цагаагаар 99 нөхцөл тех тусмаа одоо нэг тамлтаас ирээд шууд нэмэгт 40 градус миний хувьд бол энтгэд үүрэг гүйцэтгэж хасах 40 градус ирээд 7 хоногийн дотор үүрэг гүйцэтгэхээс ийм цаг орон зай бас ялгаа зөндөө байл тээ. Тэгээ ер нь бол айл улсад явхад үнэхээр тэр улсын онцлогоос хамаарат сайхан сонирхолтой зүйлүүд их байдаг л та. Ялангуяа энд гихт байж хат бол сармагчингууд гэхдээ ер нь сармагчинтай цугул амьдэр гэсэн үг л дээ. Сармагчингууд зөвөөсө байшин гөрөө дээр төжгнээс шүн унтуулахгүй. Тэгээ манай нэг найз маань нөгөө сармагчингуудыг загнаад одоо муухай хараад одоо энэ уусаа сармагчингууд хүмүүст сармагчингууд чинь мод барьж дайраад тэгээ зүхтаацсан. Би зүхтаага би нөгөө тэднэрт их муу юм хийсэн юм биш. Манай хүн л одоо сармагчингууд уурыг хөргээд гэр бүлээрээ зүргээрээ мод барьж тэднэртэй муухай харьцуул өдөөс ч бас муухай дайрт юм бэ. Сармагчингууд ер нь харцаар л мэднэ. За тэгэл одоо жунглд чинь авраг могоо бол одоо 10 м урт авраг могоо зам дээр нөгөө шөний сэрүүг хүнд зам дээр хэтэж хагаад ачааны хүнд машин дайруулад өгсөн юм байж л байдгийг. Тэгээ могоо гөрвөл мэлхийгээл хаан чамаагүй шүн орж ирээд цуг хүнд үзүн үзүн дэгээр явж л байдаг. Иймэрхүү юмуд байдгийг.
Тэгээд нөгөө малер гэж одоо ихтэй тэр нэмийг өгдөг. Тэр юм чинь бас их сөрөг үр дагавартай. Манай багт чи эмч явна л да. Өдөр болгоёг ноорм юм өгнө. Би нөгөөдг нойлын ус руу татаад уусаал гэдэг. Тэгээ Монгол хүнд болдоо тэсээ гардаг байх л та. Тэгээд яагаад ч зүгээр л ирсэн. Одоо та бол тэр үед цуг албааж байсан тэр олон улсын олон одоо цэрэг дарга нартай нөхөрлж явсан байх. Тэр улс маань одоо ер нь хаана юу хийж явна? Та холбоотой байдгүй тэр улстайгаа? Ер нь биш одоо 60 хоол гарчлаа. Тэгэхээр бидний үеийн улс чинь бүгд тэтгэрд гарч тэтгэрд гарсан байгаа. Ер нь бол. Гэхдээ одоо бол холбоотой байдгүй. Зарим нэгэнтэй холбоотой байдаг. Холбоотой байдаг. Тэгээ яг сургалт их явагдана л да. Жишээлбэл одоо террористтэй одоо барьцаанд ороход яаж өөрийгөө авч явах гэж байдаг юм уу? За. Тэгээ яаж өөрийгөө авч явах вэ гэхээр бол өөстө тэд нартай алалцаад үзээд өгнө гэдгсэн чинь тэр нь бүр хамгийн буруу болж таарч байгаа юм л да. Террорист барьцаанд орох юм хамгийн түрүү гүйж очиод урдаа гараа гавлуулаад авах нь зүйтэй. Ягаад гэвэл ус уун, бизнес нь унтан гэж байгаа. Тэгээ урдаа гараа гавлуулсан чинь одоо шүн унтжгаад нөгөө харуултай зэргийг гавтаа гараараа нам зөхиод одоо өөрийгөө нөхтөө аваад ингээд амьгарах боломжтой гэсэн ийм сургалтууд их явна л да. Яг одоо амьдрал дээр бас тохиолддог юмнуудыг л сургалтанд одоо оруулж байна. Тэгээ одоо ялангуяа одоо дайн байлдантай газар Сир, Ирак, Лив гэд газрууд үүрэг үүсгэх юм тэр чинь нөгөө боёуг чинь бол одоо давтлах автоматар шүршигч байдаг юм уу? Тийм учраас дандаа тийм хамгаалалт сайтай явна л да. Манай жишээлбэл хоёрсон машин хөлгөлдөг байх юм. Хоёрыг хантаадтай одоо дуулахтай үүрэг үүсгдэг байдаг юм. Олон давхар хамгаалах хэрэгсэлтэй үүрэг үүсгдэг. Ийм хөндлөлтийн нөхцөл байсан ч гэсэн нөгөө багаасаа одоо хөдөө өссөн мар малтан насчижсэн малчны хөвгт өчрө гайгаа тэгээд бурхны хаварлаар эсмийн дээрэл даа тэр ингээ яриа сууж юм да. Тийм байна тий. Би энэ нөгөө гадаадад ялангуяа хүнд нөхцөлтэй газар өөр гүйцэтгээд явж байгаа энэ цэргүүдийн тухай ерөөс ямар ч тийм мэдээлэл байсан юм байлээ. Тэгсэн чинь эдгээр хоногийн өмнө одоо энэ манай нэг аялагч залуу байгаа мөнх цэлмэг гээд одоо энэ дэлхийн 200 улсаар аялаад явах зорилго тавьсан гэж байгаа 70 идэх улстай очлоо гээд тэр өмнөд Суданд манай инхийг сахиулах, нүүбийн инхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа манай том батальон гэдэг юм уу их том хоорондоо цэргүүд байна. Тэнд очиод тэр хүүхэд тэндээс одоо тэр юугаа бэлтгэсэн байсан нэг удаагийнхаа дугаарыг тэндээс л би одоо ямар хүнд нөхцөл тэр халуунд тэр одоо ийм нөхцөлд яаж өрх юм одоо бидний өр хөгчүүдээ тэр цэргүүд маань тийм ээ яаж тэр албаа нэр төртөө хааж идгийг тэгээд тэр манай цэргүүдийн чин тэр ур чадвар тэр нүүбийн тэр гадаадын том дарга нарт хүнлэгдэм байна. Тэгээ манай монголчууд бол ерөөсө дэлхийд энэ 200 300 үндэснээс дасан зохицох чадвараараа би нэг номерт л гэж бодсон. За тийм шиг байна тий. Одоо шинэ халуун оронд өргөсчөд угаалгын машин эвдэрчих юм нөгөөдөө чинь тэгээ юм уугаа чадахгүй. Одоо би зүгээр төмпөнд нөгөө өмд цамцаа нэг сэгсрээд 5 минут нөчрөдөд шатагаад цэвэрхэн гэлзаад байх юм уу. Амжиргаа их байна л да. Тэгээ одоо Сибирт өргөс заримдаа тог мог тасарна, осмос тасарх ч юм уу юмнууд байна. Тэгээ нэг 5 литрийн цэлцгэр савуудаар 4 усыг 12-оор нэгнүүлээ тавьчихна. Тэрийг скотчтой тэргээр нэг гантел хийж байгаа юм л да. Тэгээд нэг гантел хийж чинь. Тэгээд нэг тог тасрангууд нь цай чанаад оочно. Тэгэхээр усанд орчихно. Тэгээ надаас усмос гууж орж чи ус тасарсан байхад усаанаас аваад байдгийг цай чанаад. Энэ байж тэгээд орж ирээ гайхаад байдгийг монголчуудыг арга ухаантай болсоод гэдэг. Тийм арга ухаан суу зайлж гэх юм уу дасан зохицох чадвар бол монголчуудын хувьд бол гүйцэтгэв. Хэд ч гүйцэтгэв. Тийм байна. Тийм учраас манай цэргүүд бол Судан тэр айл хүнд газар хамгийн сайн гүйцэтгэж байгаа. Тийм учраас нүүбүүд бас монголчуудыг олон улсад ийм хүнд хэцүү ажилд авах дуртай. Тийм гинэ. Тэгээд тэр нэвтрүүлгээр би нэг над олзуурах хэвээр юу харагдсан гэхээр
тэр чөлөө цагта тэр хооронгийнхан тэр манай одоо удирдах тэр одоо хуршууч тэр юу гэдэг хорондоо тэр улсууч чөлөө цагийг маш их сайхан өнгөрүүлж гой ажлууд зохион байгуулалт уралдаан тэмцээн дуу хоор тэнд юм баг уйдах завгүй байлгадаг тэр надад их сайхан санагдчихлаа тэр гэр орносоо хол байгаа нэг жилээр яваад үр гүйцэтгэх юм байна шүү дээ тий. Ер нь бол явж байгаа улсууд маань нөгөө алс хол болохоор сэтгэлээр хунаал тэгэл ПМ уугаал нөгөө ПМ уугаал нэг жоохон согтууруулах юм уугаал тэргээр одоо өөрийгөө баясгаж цаг хугацаанд нөхцдөг юм тийм зүйл ажигладаг л та. Миний хувьд бол манай монголчууд бол тэр спорт заал ууланд гүүгээл өглөө өөрөөр уулын шилээр л одоо гүйжин шүү дээ. Тэгж л одоо өөргөө гүйцэтгэжсэн. Тийм ээ. Тэрний шорын заал маал ер нь бүхэл боломжоор нь хангаж өгсөн харагдж байна лээ. Тэгээд тэр бол надад тэр Монголын айран маань одоо цэргүүдийнхээ төлөө бас маш их санаа зов тавьдгийм байна, мөнгө төгрөг зардгийм байна гэдэг дээр надад их сайхан санагдчихсан. Тэр энэ юутай холбоотой гэхээр 800 жилийн өмнө Монгол цэргүүд хоногт 200 км газар морин дээр давхиж 20 цаг шавчилтаж сэлэм ном сударж авчилчих одоо 2 цаг унтчихсан юм. Гэхдээ бүргэн дээр шүү, имэйл дээр. Ингэж л одоо дэлхийн талыг хэлжсэн учраас тэр ген нь одоо Монгол хүнд танд энэ гэсэн бүх хүнд одоо хадгалаастай байгаа гэж би итгэлтэй байдаг. Тийм учраас бол хүчтэй байгаа. Тэр суумо өгч саяын тэр тэмцээнд ч нэг тий. За тэгээд манай нэвтрүүлгийн цаг өндөрлөө. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж ийм сонирхолтой ярилцлага хийж өгсөн танд баярлалаа. Манай үзэгчдэд бас мэдээлэлтэй дээрээс нь сонирхолтой байсан байхаа гэж би найдаж байна. Тэгээд энэ би өнөөдөр өглөө бит хоёр ингээд 9 цагт студиээр уулзахаар тохирсон байсан. Тэгээд би нэг юм гайхсан Эрдэнэ цагт хурандаа энэ хүүтэнд одоо энэ гадаа орчин жишээлбэл 20 гараас доонсон баг өглөө дугуугаар ирж ин лээ. Тэгээд одоо би аргагүй одоо энэ цэргийн хүн юм байна. Энэ би хаага яасан цайхаа авч явд юм байна гэд дотроо бас атаархад цуулаад тэгээд таны цаашдынхын судалгааны ажил өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Танд амжилт хүсье. Таны уран бүтээлд улам их амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.